өдөр бас энэ сонгон айрхан дүүргээ Баянголын аманд найрамд явах замд байдаг. Баянголын аман дээр Баянгол Affordable Housing буюу Баянголын одоо орлогод нийцсэн төсөл гээд бүгд найрамд Солонгос улсын Exim банкны нэг өнгөлттэй урт хугацааны зээлээр одоо хэрэгжиж байгаа төсөл 2007 айлын орон сууцны төсөл байж байгаа. Түрүүн бас засаг дарга ирээд төслийн талбай дээр болж байгаа туслан гүйцэтгэгч Монгол компаниуд болон ерхий гүйцэтгэгчийн маргааны асуудлууд дээр үүрэг өглөө. Миний бие маргааш өглөө энэ 10 цагаас ирж томилогдож эдгээр асуудлуудыг баримтчилгуудыг бүгдийг шалах болно өөрийн биеэр. Тэгээд маргааны асуудлыг шийдвэрлэн хамгийн гол нь бол хин нэг буруутгахтаа биш. Хамгийн гол нь энэ төсөл цаашаа үргэлжлээд амжилттай 27 онд ашиглалтанд орох хэрэгтэй. Тэгдэж энэ Баянголын хэсэг чинь бас өмнө хэрэгжсэн төслүүдээр ийшээ дулааны дэд үтц магистралууд ирсэн байж байгаа. Энэ хэсэг бол шинэ хотын төв, эрүүл агаартай ийм хотын төв болоод явах боломжтой. Дээрээс нь Улаанбаатар хотын тойрог 2 дугаар автозамын тэзүү бол одоо 90% гүйцэтгэлтэй явж байгаа. Бид нар энэ онд багтаад тэзүүгөө магадлуулаад 2026 онд бол төрийн үеийн түвшлэр бол тойрог 2 дугаар замыг эхлүүлнэ. Тойрог 2 дугаар зам маань бас энэ орон сууцны төслийн урд дуур явж Улаанбаатар хотын иргэд хотын төвөөс наашаа маш богино хугацаанд тойрог хурдны замдыг гарч ирэх боломжтой шинэ хотын төв хөгжүүлэх анхны төсөл явж байгаа. Тэгээ энэ Баянголын энэ төслийн маань Баянголын маань бас гол явдаг их сайхан голтой. Тэгэхээр иргэд бас энэ орчинд энэ голын иргэдээр одоо тийм хотын төвөөс хурдан ирэх хурдны замтай холбогдолтой явж болох. Улаанбаатар хотын 20 минутын хотын төлөвлөлттэй юм уялдсан юм сайн төсөл явж байгаа нэг өнгөлттэй. Тэгээд өнөөдөр төслийн газар дээр бас хотын даргатай ирсэн дээр бас ерхий гүйцэтгэгч компаниас бас ажлын явцтай танилцаад ирсэн байна. Манай ир захирлаас гүйцэтгэлээ танилцуулаад явчих гэдэг. За тэгээд хэдүүлээш яваад явж байгаа танилцуулчих. За. 저희 현장은 14개 동 아파트 207세대 현장이고요. нийт одоо 14 блокоос бүтэж байгаа манай төсөлмэн. Тэгээд 2007 оны орон сууцтай. 현재는 골조 공사 진행 중에 있습니다. 공정률은 9월 말 현재 예측치로 한 25.7% 정도 예상을 하고 있습니다. одоогоор бол одоо каркасны ажил хийгдэж явж байгаа энэ төсөлмэн. одоогоор одоо каркасны ажлаа хийгдэж явж байгаа. Тэгээд 9 сарын сүүлд гэхэд бол 25.4%тэй гүйцэтгэлтэй явж байна. 지금 현재 진행 중인 공사는 골조 공사 외에 창호 공사 준비하고 있고요. 그리고 지금 저쪽 A블록 뒤쪽에 보시면 여기 난방하고 온수, 냉수, 관로 설치를 За эхний барилга дээр очиод гүйцэтгэлтэй нь харуулж игээд хэлчих. Иргэдээр бас нэг ороод гарч дотор. Одоо энэ каркасны ажлаас гадна Цаашаа яваа гэж хэлчих. Яваа гэж. 이쪽으로 가서 이제 иргэдээ бас энэ ажлын гүйцэтгэл уул нь сайн явж байгаа гүйцэтгэл. 이제 시공된 과정의 얘기 좀 들어보자고 합니다. За одоо эхлээгүү цотголт эхлээгүү байгаа барилга байхгүй байгаа харагдаж байна шүү дээ. нийт гүйцэтгэл одоо хэдэн хувьтай явж байна? 25% гэсэн. 기초는 다 설치가 완료가 됐고요. суурнууд бол бүх барилга маань суурь авсан байгаа. 아하. нэмээд одоо холбоос гаражнууд маань одоо суурь авсан байгаа. 차량만 지금 매트 콘크리트를 치면 모든 기초 공사가 완료가 됩니다. одоо энэ 요 гаражны ажил маань одоо хочлолынхаа цотголтыг хийх юм бол ер нь бол бүх одоо суурь маань бэлэн болсон гэж үзэж болно. Цотголтууд яг энэ дундталтаа ингээд гаражтай шүү дээ. Тэ энэ чинь нэр дундталтай холбоос гараж. холбоос гараж. 여기가 지하주차장이 되겠고요. 지금 가장 공격이 빠른 게 요 A 블록이고 одоо 빠른 게 여기 지금 저 102도 9층 өвөл цотголт явах уу? гүйцэтгэлийн хамгийн одоо өндөр хөвтэй явж байгаа нь энэ А хэсэг байгаа. Тэгээд 102 дугаар барилга маань 8 дахь хүртэл цотголттой авсан байгаа. 저 겨울에 이제 건조기 작업을 할 건지 여쭤보시면. 건조기에 뭐 저희가 저 품질이 유지 가능한 선에서 공사를 준비를 할 거고요. 현재 준비 중인 거는 창호 공사를 지금 저 자재를 다 반입을 해서 제작을 해서 내년 초 골조 공사 진행되면 바로바로 저 설치할 수 있게 준비를 진행을 하려고 합니다. Одоо ер нь хүүтний үед бэлж байгаа ажил маань бол цонхны ажил болон дулааны ажил байгаа. Тэгээд ер нь бол чанар дээр анхаарч ажиллаж байгаа болохоор хүүтэнд ажиллаа ер нь бол чанартай явуулахыг хичээнэ гэж байна. 그러니까 일부 골조도 저희가 뭐 과열 방향이라고 해서 열을 충분히 줘서 동해 입지 않는 선에서 할 수 있는 골조 공사도 계획하려고 준비 중에 있습니다. Путины үеийн одоо Вьетнамд цотгол өртөг өндөртэй ч гэсэн бид нар одоо майхан бариад одоо цотголтаа хийгээд ер нь бол явна. Ганц хоёр давхрыг бол явуулахаар яаж байгаа. Өвөл ер нь төлгөөгөөрөө өвлжөнгөө цутгах юм уу, зогсох юм уу?
이제 건조기에 계속 타설할 건지 여쭤보시면 아니요, 그러니까 공정하게 저희들이 품질을 확보할 수 있는 선 안에서만 보조공사를 진행을 할 거고요. 조건이 여의치 않으면 내년에 공사는 진행할 겁니다. энэ жил бол хүйтний илрэлт бол одоо чанартай болохын үүднээс чанар гарах юм бол цутгах нь чанар гарахгүй гэж үзэх юм бол бид нар одоо Чанарын ямар нэгэн асуудал болох юм бол цутгахгүй болохгүй юм. Энэ дэхтэй яг ингээд сүүл бол Монгол улсад барилгын салбар өвөл бол цутгаас сурцсан. Харцангуй нэмэлттэй хэн дулаахан байгаад одоо грацаа барай авчих юм бол одоо өвөл бол явах боломжтой болсон гэж байна. Тэгээд зарим тодорхой хэсгээр битүүлж байгаад дулааны аргаар бол дулаалаад тэгээ ингээ явуулахад баг зардлаар бас дотор хэсгүүдийг бол цутгах боломжтой болсон. 가요를 이제 해서 이제 타설을 받을 수 있는 조건이라고 그렇게 보고 있다. 이제 몽골에서는 그렇게 하고 있다. 말씀하신 거는 충분히 эн чин зогсоол нь хэд вэ? нийт 해서 900 зогсоол. 2007-аас 900 зогсоолтой. 적극적으로 검토하겠다고. 자, 테니스인члээ одоо ер нь чанартай зотхын тулд ер нь менежменттайгаа ярилцаад тэгээд энийг дараагийн асуудлаар нь шийдъя гэж. Фасадны асуудал түрүү ярьжсэн эдний хөөсөнцөр тоосон өвтэй явж байгаа дэше хөөсөнцөр юм байна те. 이제 그 바삭- 예보 단열에 대한 여쭤보고 фасад 있는데 уулгах юм. 그 메탈로 하실 건지 그거는 현재 검토 중에 있고 확정되면 그건 당연히 시청 승인 받고 진행하겠습니다. одоогор яг металл фасад бол болохоор яг шийдэлт бол хүрээгүй байгаа юм байна. Гэхдээ ярилцж байгаа. Тэгээд шийдвэр нь гарахаар бол металл фасадаар хийнэ гэж. За ингээд юу ачи та. Хэдүүлээ товчхон яваад бас иргэдтэй юуг нь харуулад эн чин 14 болоох те. 네. 이렇게 해서 좀 현장 좀 нийт талбай дээр одоо 450 хүн ажиллаж байгаа гэдэг. 이제 현장에 인원이 얼마나 좋은지 그거를 이제 450명 정도로 알고 계시다 이제 저희가 원하는 수준이 한 400명에서 500명 수준인데 현재 인원이 많이 줄어서 공정 진행에 좀 어려움을 겪고 있습니다. 그걸 얘기할까? 일단 이렇게 또 4쪽에서 5쪽에 온때 бол хэвийн ажиллагаа явуулж байгаа. Тэгээд одоо ойртой бол нэг 200-аас 100 чи жоохон чанга. ойртой бол 100-аас 200 одоо ирж ажиллаж байгаа. Саяны асуудлаас болоод 아까 문제 때문인지 지금 뭐 자재도 반입이 좀 잘 안 되고 있고 콘크리트 타설도 잘 안 되고 있다 보니까 작업자들이 작업을 할 수도 없고 또 노임도 지금 미분이 된 상태라서 전반적으로 인원도 좀 제대로 현장에 나오지 못하고 있습니다. 이렇게 또 материал нийлүүлэлтээс болж ер нь бол талбай ажиллаж байгаа удаашралтай явж байна гэж хэлж байна. хамгийн уртлын хэсэг тэр хэсэг байгаа те. 이제 저희가 D블럭이고요. 저기는 112, 113, 114동인데 112동이 좀 늦고 113, 114동은 좀 빨리 진행이 되고 있습니다. тэр болохоор D хэсэг нь байгаа. Тэгээд 112, 113, 114 дэх байлаа гэж болж байгаа. За ер нь ойлгомжтой юм чинь тэгээд маргааш уулзж байгаа юм чинь тэгээд юу яа. За би маргааш бол яг ажлын зорилгоор ирээд бол ажиллана. За өнөөдөр хийсэн уул нь бол ингээд асуудалгүй ажиллаж байгаа бас тодорхой хэмжээнд ингээд барилга угсралт маань дээшээ гараад ирсэн. Хугацаанд ажиллаад дуусах боломжтой юм сайн төсөл. Тэгээд сайн төслийг ерөнхий одоо гүйцэтгэгчийн хуваараас энэ төслийн менежмент гэдэг чинь өөрөө stakeholder engagement гэдэг оролцож байгаа бүхэл талын туслан гүйцэтгэж байгаа маргаан асуудлуудыг хүндрүүлэхгүйгээр ингээд удирдах явах. Тэгээд төслийн менежер гэдэг хүмүүс бол зөвхөн одоо барилгын ур чадвар биш. Хүн хоорондын харилцаа тийм ээ ажлыг удирдах явах. Олон оролцогч талуудыг одоо асуудлыг шийдэж явж менеж хийх үе асуудлыг шийдэж явдаг хүн гэлдэж штэ. Тэгээ тэр ур чадвар бас танаас их дутагдаад байгаа юм шиг харагдлаа. Энэ сайхан одоо урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр явж байгаа ажил ийм талбай дээр одоо Монгол гүйцэтгэгчдийн гараар явж байгаа энэ төслийг бол тодорхой хэмжээний ингэж асуудлыг хүндрүүлэх одоо хэрэггүй байсан юм 검토를 аа. 할 거고 이제 또 다시 올 거니까 이제 이런 이제 건설에 좀 За ингээд энэ үрээд 공정에 맞게끔 дуусчихжээ. Маргааш миний би энэ ч томилогдож ажиллаж энэ үүсэт байгаа маргаантай холбогдолтой асуудал гэдэг бол маргааш баримтчиндээ тулгуурлан талбайн гүйцэтгэл дээр бол тулгуурлаад таарчиж байна. Энэ бол нэг тийм хүндрэлтэй асуудал биш байдаг. Усан гүйцэтгэх компани ерөөсөн санхүүгийн бичиг баримт талбай дээрх ажлын гүйцэтгэлийг бол ерөөдөө хараад баримтчигээр бол шалгаад явчихад асуудалгүй. Тэгээд маргааш энэ дээр бас томилогдсон ирж одоо ажлыг бол шалгахаар болоод байна. За ингээд 안 돼서 좀 Баянгуулын яамын төсөлтөө өндөр тавьсан. 준공 날짜에 맞게끔 이제 준공해줬